За хүний 8 буюу хүн талдал гэмт хэрэгт хүүхд төртөх гэж юу хэлэх вэ гэдгийг хэдүүлээ илүү дэлгэрэнгүй ярив. За ерөнхийдөө бол хүүхдийг хүсэл зоригийнх эсрэг алавдан өрийн барьцаанд оруулах юм уу эсвэл боолчлолын хэлбэрээр тэр хүүхдийг тухайн үйлдэлийг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулж хүүхдийг ашиглан ашиг хонжоо олох үйлдэлд уруу татахыг бол ерөнхийд нь бол хүний 8-ны хүүхдийн 8-ны нэг төрөл гэж үзэж болно. Хүүхд худалдаалах гэмт хэрэг бол ер нь хүүхдэд маш их сөрөг нөлөөтэй. Хүүхэд бол энэ гэмт хэрэгт бол насан туршидтайг бодвол илүү өртөх эрсдэлтэй, өртсөн тохиолдолд бол өөрийгөө хамгаалах чадвар султай байдаг. За ерөнхийдөө хүүхдийг энэ гэмт хэрэгт өртүүлэхгүй байхын тулд юу хийх ёстой вэ гэхээр бол хүүхэд ямар нэгэн байдлаар бусдын эрхшээлд орж өөр газар тээвэрлэгдэх, зөөвөрлөгдөх, за тэнд өөрийгөө байгааг илэрхийлж чадахгүй угаасаа болоод мөлжлөх дарамтанд орж ашиглагдж байгаа энэ үйлдэлийг анхаарч байх ёстой болно. За ерөнхийдөө бол хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртүүлэх арилжааны зорилгоор ашиглах энэ гэмт хэрэг бол далд нууц хэлбэрээр бол явагдаж байдаг. Ерөнхийдөө бол энэ бэлгийн мөлжлөгт хүүхдийг ашиглаж байгаа альва хэлбэрийг бол хүүхдийн хүн худалдаалах гэмт хэрэгт өртлөө гэж үздэг. Насан туршидтын хувьд бол тухайн хүн бэлгийн мөлжлөгт арилжааны зорилгоор ашиглагдаж байгаа нь бас нэг талдаа тухайн хүн өөрөө бас ямар нэгэн байдлаар амьдрахын эрхэнд өөрийгөө тэр үйлчлэгээ үзүүлсэн тийм хэлбэрээр бас байж болох юм. Хүүхдийн хувьд бол ийм үйлдэлд оруулсан нь бол гэмт хэрэг боллоо. За ерөнхийдөө бол алавдан эрхшээлд оруулна гэдэг нь өрийн барьцаанд оруулах. За тэгээд тухайн хүний хүүхдийн өөрөө шийдвэр гаргаж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй байдлыг ашиглаж тухайн хүүхдээр хуурам эхлэх замаар хүнд хөдөлмөр, боолын хөдөлмөр эрхлүүлэх эсвэл бэлгийн мөлжлөгт ашиглах үйлдэлээр бол илэрнэ. За хүн худалдаалах гэмт хэргийн хамгийн гол хүчин зүйл бол гэмт хэргийг үйлдэж байгаа хүний 8 хийж байгаа хүн худалдаж байгаа хүн нь тухайн хүнийг эрхшээлд оруулах замаар тухайн хүнийг мөлжиж тэр хүнийг ашиглаж өөртөө ашиг хонжоо хийх явдал юм аа. За ерөнхийдөө хүүхдийн эсрэг энэ хүн худалдаалах гэмт хэргийг ямар арга хэлбэрээр үйлдэснээс нь үл хамаарч хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.